Багшийн IT мэдлэгийг дэвшлүүлэх, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор багшийн мэргэжил дэвшлүүлэх институтээс явуулж байгаа интерактив ажиллагаатай захин хичээл, видео хичээл, сарлийн асуултууд бэлтгэх техникийн аргачлалууд, сонголт хичээлийн хүрээнд бид Adobe Captivate 2019 программыг судалж байгаа. 6 дугаар хичээлийн таймыг танилцуулж байна. Бидний эхний үзсэн сэдэв бол drag and drop interaction буюу чирч зөөж авчиж байршуулах гэсэн интерактив ажиллагааны функц байна. Энд өнгөний хослолоос ямар өнгөнүүд бий болох вэ гэсэн интерактив ажиллагаатай слайдыг бэлтгэх явцыг харуулж байна. Interaction гэсэн дэлгэдэгчснээс drag and drop гэсэн функцийг сонгодог. Зөөж авчиж тавих интерактив ажиллагааг 3 алхмаар хийхийг үзье. Эхлээд зөөх объектуудаа сонгоно. Дараагийн алхам нь хаана зөөж байрлуулах вэ гэсэн объектыг сонгодог. 3 дугаар алхам нь зөөх объект байрлуулах хэсгийн хоорондох уялдаа холбоосыг хийж өгсөн. Энд нэмэлт тохируулгууд бас хийгдэх боломжтой нь харагдаж байна. Хоёрдугаар шишээг харуулж байна. Энд зүрхний эд хэсгүүдийг зөв нэрлэх интерактив ажиллагаатай слайдын ажиллагааг харуулж байна. 3 дугаар жишээнд хялбар тооны дасгалыг drag and drop функцийн тусламжтай хийх боломжийг харуулсан байна. Би Google хадгалах газар эдгээр үзүүлж байгаа дасгалуудыг их усүр файлтай хамт шеэрлсэн байгаа. Хандах эрх бүхий багш нар татаж аваад өөрсдийн хийж байгаа захин хичээлдээ ашиглах боломжтой. Энэ бэлэн болсон флаш өргөтгөлтэй файлыг тоглуулж үзье. Эхлээд зориуд алдаатай сонголтыг дөрвөнжүүлж нэг алим сагс руу хийгээд огт авчиг товчлоо. Хийсэн үйлдэл буруу байна. Дахиж хийнэ гэсэн мессеж текст гарч ирж байна. Автоматар өмнөх байдалтай эргэж орох функцийг энд идэвхжүүлсэн байгаа. Одоо зөв зүйлтийг хийж өгч байна. 2 алим 3 журж хийгээд огт авчиг товчлоо. Зөв байна. Дараагийн слайд руу орох боломжтой боллоо. Өөр нэг флаш файлыг сонгоё. Google дэг зөв хувцлах гэсэн сэдвтэй байж болох ийм интерактив ажиллагаатай дасгалыг энд үзүүлж байна. Ийм байдлаар drag and drop функцийг ашиглаж интерактив ажиллагаатай слайдууд бэлтгэж болох боломжийг бид саяарлаа. Дараагийн үзсэн сэдэв бол видео демо буюу screencasting дэлгэцийн бичлэг хэрхэн хийх тухай сэдэв байгаа. Slides зэснээс видео демо гэсэн командыг ажилуулдаг. Улаан хүрээнд бичлэг хийх талбарыг сонгож өгнө. Бид www.color.adobe.com сайтаас бичлэг хийж байгааг харуулж байна. Мөн дэлгэцийн бичлэг хийх үед микрофон ашиглаж өөрийн дуу хоолойг оруулах боломжтой. Дэлгэцийн бичлэгээ засаагаад харвал видео бичлэг дуутайгаа хамт нэг слайд руу ороод ирсэн харагдаж байна. Видео дундуур шилжилтийн эффект болон бичлэг рүү нэмэлт текст, хэв дүрс, гэрэлтүүлэлт, зарим медиа төрлүүдийг оруулах боломжтой. Ийм байдлаар screencasting буюу дэлгэцийн бичлэг хэрхэн хийх тухай түүнийг видео болгох тухай ойлголтыг бид нэр үзэж дууссан. Одоо интерактив ажиллагаатай видео бичлэг буюу симуляц хэрхэн хийх тухай энд харуулж байна. Дэлгэц дээрх видео бичлэг хийгдэх явцад маусны товшил бүрийг нэг слайд болгон бичлэг болгож хадгалдаг технологи юм. Энд бид try it буюу туршаад үзэх гэсэн нэртэй видео симуляцийг хийсэн. Видео бичлэгтээ улаан хүрээ бүхий нэмэлт сонгохноос интернетийг сонгож өгч байна. Мод буюу хорим мөрөнд тренинг буюу сургалтын гэсэн төлөвийг сонголоо. Бичлэг хийж дууссаны дараа харахад маусны товшил бүрийг сонсон 7-8 слайд бий болсон харагдаж байна.
Слайд бүрийн элемент бүр өөрийн гэсэн тайлбар текстэн хүрээтэй байна. Зөв тавшилтыг хийж өгөх ёстой. Буруу тавшилт хийвэл цаашаа явахгүй. Зөвхөн зөв тохиолдолд цаашаа үргэлжлүүлэх боломжтой юм. Энэ байдлаар бид сургалтын симуляц бүхий интерактив ажиллагаатай видео бичлэг хэрхэн хийхийг энэ хэсгээр үзэж дууссаа.